Бидний нүд гэдэг бол ерөөхдөө байгалаас биднэрт өгөгдсөн амьд камер гэж ойлгож байна. Камераар бид нар яадаг вэ гэхээр аливаа дүрсний тусгалыг гэрлийг одоо камер маань хүлээж аваад доторх орчнуудаараа дамжуулаад зурган хэлбэрээр булгаж хардаг. Нүд бол яг энтэй адилхан л ахгүй бүтцийн хувьд бол гаднаас гэрлийн тусгалыг хүлээж авлаа, нүдэн дотор байдаг нөгөө олон төрлийн тунхлаг бүтцүүдээр дамжуулаад гэрлийг хуглаад нүдний яг арын хэсэг дээрээ фокуслож аваад тэр маань бидний хүлээж авсан гэрлийг тархи руу дамжуулаад тархиндаа бид нар юмыг яг одоо ингэ харагдаж байгаа дүрсийн хэлбэрээр харж авдаг. Гэрлийг нэг төрлийн дамжуулах үүргийн бүтцийг өөрөлдөж явагддаг гэсэн үг. Тэр нь яг энгийнээр хүмүүс дээр бол нөгөө камерын бүтцтэй илүү адилхан гэж болно. Бид нар камераар хол байгаа зүйлийг татаж авч харж болдог, ойр байгаа зүйлийг илүү фокуслаад детальчилж харж авч чаддаг. Яг камертай адилхан линзний тохируулгатайгаар дүрсний тусгалыг харж авдаг юм бүтцтэй л хэрэгтэн гэсэн үг нүд.